Сайн байцгаана уу? Энэхүү бичлэгийг үзэж байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. За миний бисийн харьяа ерхий боловсролын сургуулийн бага ангийн багш Шүрэн Туяа байна. За би энэ жил хичээлийн жилд 6 настай 1-р ангийг даан авч ажиллаж байгаа. За манай сургууль энэ жил 1-р ангиас нь эхлээд сургуулийнхаа бүх нийт сурагчдын хүрээнд дэлхийн боловсролыг багасаа буюу бяцхан entrepreneurship гэсэн нэмэлт хөтөлбөрийг одоо амжилттай хэрэгжүүлээд эхэлж байна. За энэхүү хичээлээрээ бид нар хувь хүний хөгжил талаас нь хүүхдэд маш их илүү анхаарч ажиллаж байгаа. За тэр нь бид нар хамгийн эхлээд хүүхдийн сурч боловсрох, чөлөөтэй сэтгэх, оюуны одоо өндөр үйлүүдийг хийж гүйцэтгэх орчиноос нь эхлээд анхаарч байгаа. За тийм учраас бид нар хүүхдүүдийг сул чөлөөтэй, тайван, тухтай орчинд байх үүднээс нэг өрөө бүр тусгаалan тогтжуулж за хичээлээ тэндээ орж байгаа. За тэгээд дээрэс нь ном сурах бичгүүд нь бол бас яг зориулалтын тухайн энэхүү хөтөлбөртөөгөө уялдаатай, маш бүтээлч, өнгө үзэмжтэй хүүхдүүдийн сонирхлыг татгууз тийм ном болж гарсан байгаа. За тэгээд 1-р ангийн сурагчдын хувьд гэх юм бол одоогийн байдлаар одоо ажиглахад хүүхдүүдийн бяцхан entrepreneurship хичээл бол 1-р ангийн хүүхдүүдийн хувьд хамгийн дуртай хичээл нь болоод байгаа. Яагаад тэгж байгаа вэ гэхээр 1-р хүүхдүүд маань баригдмал бус маш чөлөөтэй орчинд маш сонирхолтой ном сурах бичиг за хөгжилтэй ийм хичээлүүдийг бид нэр хичээлүүдээрээ дамжуулаад хүүхдүүдийн задлан шинжлэх, ярилцах, ойлголцох, за тэгээ хувь хүний харилцаа болон цагийн менежмент, за биеэ авч явах гэх мэт хүүхдэд багаас нь бүх төрлийн хувь хүний одоо хөгжлийн чадамжуудыг олгох үүднээс энэхүү хичээлээ орж байгаа. Hello everyone, I'm Anita. I'm an English teacher and I've been working here for the last 3 years. Our school is implementing the RAS Plus, which is the #1 online program offered by English teachers. It helps to improve students' listening skills and reading skills. Also access thousands of resources, including level books, skill practice, and more. Online and mobile access support independent practice in class and after school. Students can see reading recommendations. Also, they love earning fun badges and rewards for completing activities. Дэлхийн боловсролыг багасаа нэмэлт хөтөлбөрийн хүрээнд манай сургууль 1-5 дугаар ангид кодын хичээл орж байна. Энэ хичээлээр хүүхдүүд тоглонгоо кодоо бичиж мөн кодын англи хэл суралцдаг. Аливаа асуудлыг шийдвэрлэх логик сэтгэлгээ болон математик сэтгэлгээтэй 21-р зуунд ажил амьдрах чадвартай болж хөгжих юм